Ичээ! Ээж! Ээж. Ана юу хийж байгаа юм бэ та? Чин чамтай орж ирсэн үү? Та дахиад ах хийлээ. Ээж. Ах гэдэг юм чинь хэрэг гарахаараа л та өдрөл ярьж байгаа үстэй. Энэ хавч гэсэн өстэй мөнгө хэрэгтэй эдэм ямааны ноолоор та ингээл ири гэхин таадаг ил хаадаг хамаагүй. Ахын гэсэн одоо мал минь байхгүй шүү дээ. Бүгдийн зараа таа чинь өрн дараа хийгээд дууссан. 7-8 жилийн өмнө энэ гэрээс гарсан шүү дээ. Оюутан болоод тэр хатурын газар очиод одоо тэгэл хаяал нэг эрэг болохоор л ярина ээж. Гүдэрчүүдээ ирэхээр бол ирэхээр цаг хугацаа өнгөрлөө шүү дээ. Тийм биз дээ. За нэг ч одоо ороо мэдүү. Одоо халуунаар маранд ингэж хийж байгаа надад даралт марлж хийсвүлээ. Хүн яа одоо тэр тоон ирж байгаа аяж явж байгаа юм та. Тэр цагийг ч хүн гаргачих заяа. Хүнд юм өргөө яах вэ? Хүн одоо хидаа хатуу тэрийг даваа яваад гэсод араас нь явахгүй бол алга болж өгнө. Эртгээ ороорой минийжээ. За ээж нь жоохон сууж байгаа даа. Хөөе. Миний өрөө өгөө. Чи одоо ах нарынхаа найзуудыг юу гэдэг вэ? Өвг нэг юм асууя. За. Хатурын сүн яагаад ерөөс эргэж ирдэг юм бол? Аргагүй штэ тэр чи. Амар олон охин байдаг хгүй хотод чи. Тэгээ шавуудаал. Чи бод хотод явуулсан хүмүүс баригддуу гэж байгаа штэ. Тийм үү. Тэгэхээр манай суманд яаж вэ? Бодгийн зэрмаагч гончиг ахын машин суугаад явлаа маргааш нь бөө яриа бод. Маар тийштэй том явдаг камер тий. Манай ах зүйл авгаа могож бодоод ирэхгүй юм лөө. Намаг дээр нэг хотод очиж уулзъя гэсэн чи тойроод орлоо гэсэн байхгүй. Зүгээр үннээ л хэлчихнэ эз. Би ч ах вэ. Нөө ээж л өдөржингөө л машины гадаа тэр зам харуулдаа. Өдөржингөө л сууч. Хөө гиби ой. Энэ машин танаар очих юм шүү. Энэ зам чи танаар л ордог үстэй. Тийм биш үү. Хөө манай тэр чинь үү наач. Ой за би явлаа шүү. За. Энэ яг манай тэр чинь. За хөө өгч явлаа шүү. За. Орой эндээ уулзъя заа юу. За. Хүн лээд хамт энэ одоо жоох юм биш. За хөө. Мах нь ирчихгүй бах та. Харин твэ. Эд. Ахирчин. Ой. Ахирчин. Хөөс мөлс харж ахирчин. Хари. Ёост. Хилээ бидэн да. Чаана. Маш. За сайн сууж юу хийчээ. Сайн уу миний хөө. За би тэн дээр наатмаар ирнэ гэж хэлээ үстэй. За энэ танаа бэр. За сайн байх юм дөө. Яа гоё болсон да том болсон бэ. За ор. За. Хүй. Энэ ярдаш хамир цогт. Яа. Ор ич. Үгүй ялгаа юу вэ? Хоёр л бүлгэн байна шүү. Зодлаа дорш. За. Цаатуу. Юу Цаа ээж. Та тараг өгчөө. Хотын хүмүүс тараг. Хон гарахгүй. Аа би хон гараа. За 50. За 50 аханд нааша суулдаа жоох юм ярэ цаг байна хэдүүлээ те. Хөөргөл штэ нэр. Хатаа хөөргөл. Цаг байна штэ. Бас тийм ээ тийм. Мөнгөнаад ээж тэр. Ээж маа сүүл цагаа янзлаараа битэрстэй. Юм бэлдээг гэсэн чи хоёр чинь гинт. Ах нь гинтийн бэлгээрээ гэж бодчихгүй. За сайн өдөр минийх. За сайн сууж ивэ. Сайн суужлаа. Ажил төрлөн тавлаг өрөө. Өө сайхан. Маагч тавих. зүгээр баярлаа. Ахгүй наачаа. Хот юу. За тийм ээ. За цай зүгээр янзлаараа ичээ. За ахын дүү ч одоо 12-д өгч байгаа. Оюутан болно штэ. Оюутан болохгүй штэ. Яаж байгаа? Би нэг уяач болно. Уяачаа. Тий уяач болно штэ ахаа би. Тийм мэрэгжил бүр байгаа юм. Байгаа штэ ахаа. Нөгөө нэг би өвөл танд нөгөө нэг адууны витамин захиадсан штэ. Нэг сааралдаад тижиж байгаа гэсэн. Сая энэ хойдлын овны баяр тавилаа. 3 ороод ирсэн. Тий. 3 орсон. За би танд адуу харуулах уу? Адуу юу? За тэгээд харин би танд Хүй. яах Юу чи? яриад байгаа юм бэ? Нөгөө адуу мал харах зав байхгүй нэ дүү. Бид төр ч одоо ингэж буцсан шүү дээ хараа.
Гүй хоёлоо яах вэ нэг ганц 2 хоноод явуул яах вэ те? Йоо бид хоёр ажилтай. Юу яриад байгаа юм бэ? Энэний чи хаана унах юм? Энэ хойно байшин байгаа ш тэгч манай байшин те ээж. Тий. За яг нэг 2 он жил таа тэгэж. Гिचээд юу яриад байгаа? Эсвэл би ганцаараа явъя дэлгүр өгöd. За. Тий. Гүй яг юу л таах юм бэ? Ах нь хотод айгүй тийм чухал ажил хийдэг хөхгүй. Ах нь л байхгүй тэр ажил явахгүй. Ойлгож байна уу? Тэгээд миний ажлаас би байхгүйгээс л олон хүний амьдрал шалтгаалдаг хөхгүй. Ер нь бол яг ахын зорилго ээжтэй л үнсүүлчээд явъя гэж бодсон юм. Тэрс явтай ах нэг өдөр ахад үрээд ирнэ шүү дээ. Тийм биз дээ аа. Юу. Яхад одоо юу яриад байгаа юм бэ? Гэхдээ таач одоо 8-9 жил байхгүй болжулж гинт ирсэн ээ. Дөнгөж ирчээ боцно гэж юу хийсэн. Ядаж та нэг ээж цай чанагч штэ нэг цайны дээж мэжнээс уучаа явдаг юм таач одоо Монгол хүн бийжиж. Шууд ирэл боцно. Ээж одоо ингээ эрхлүүлсээр байгаа нөө айл надаас авши ганц гэсээр байгаа одоо ингээ томчууд өдөөс олон юм ярьдаг болсон нөр. Ахын дүү чи амьдрал юу ч мэдэхгүй мэдөө. Тэр хотод чи жинхэнэ амьдрал өрнөж гин. Ойлгож гин үү? Чи бол амьдралыг бүр ойлгоч юм уу? Дөнгөж 12-өөд өгч том яриадах юм зүгээр. Тэр төгжрөл яаж ажил амьдралаа зогцуулах уу гэдэг нэг үнээс болж бүх ажил шалтгаалдیں۔ Амьдрал яаж чи мөнгө олдгийг мэдгүй чи мэдэхгүй. Дугаа бай мэдөө. Ээж энийг зүгээр эрхлүүлсэн. Хөөе ха та тэгвэл ээжтэрийг яаж амьдрдгийг мэдх юм уу? Энэ амьдралыг та мэдх юм уу? А? Өглөө босно энэ үн сандал аваад хашааны гадаа өдөржингөө зам харуулдаад унжиж байгаа. Би оруулаад дээр нь буцаал зам харуулдаад битүүрийн амьдралыг ийм л байна. Энэ үн хиний төлөө энэ өгшөн. Таны төлөө таныг хүлээж штэ өдөржин. Шүн унтны хааны толгой тавиад өдөр шүнжэнгөө уйлна. 8 жил гэрээс гараад явсан хот руу болоод алга болсон. Ядаж та би яах вэ? Та ядаж энэ үгшнийг бодож болохгүй нү? Нэг төрсөн ихтэй ирээд ганц удаа үнсүүлээд нэг хит хоноо явчихаар яагаад вэ? За миний хүү яах вэ? Тэр амьдрал ийм л вэ. Ажилтай юм бол явна үстэй. Ээж нэг аян хоол хийдэг. Ээжтэй ихчээ. Та бүр айгүй ухаантай эмэгтэй байх шүү. Ойлгосонд баярлаа. Яг байна. Хөөе хаа. Та өөрийгөө энэ гэрийн том гэж хэлэхээс ичээрэй заа юу. За бүгнэ өө ахын дөө өө. Ямар би юунаас ичэх юм? За. Тата сайн явж ирсэн өгшөө. За юу вэ өгшөө? За нутгийн индианууд сони юу вэ? Тайван да. Өгч чи сая ээжтэй үнсүүлчихэд одоо нэг хот руу буцчих юм уу гээл байж байна. Аа? Өөхөө. Өрдөө юу? Хотынхан ч амар юм да. 7-8 жил хүлээсэн ээж дээр ганц 2 цаг болоо буцах чийдэг. За тэр мэр ерөөсөө чамд хамаа байхгүй шүү. Тата минь төрсөн нутгаа мартсан хүн ер нь хүнээ байдгийн гэсэн шүү. За ой та хоёр зүгээр дуугаа над малынхаа бааш шивтрэг өнөртүүлээ зайл заа юу. Юу миний эрэх дуртай. За энтэй ч юу ярих вэ? Чам шиг хүний үнэргүй байснаас малынхаа баас шивтрэг үнэртүүлээ байжсэн тэр. Чү. Шуудын ханаас гонихон олонч нүднээс талд ганцхан ичимэн л намайг бодон энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал ичимэн л ганцаар миний дууг танинд байхдаа Хүслээс хажуу тавилан төрч бүдэлж явхад нэ. Ээж. Хоол иждэг хоёлоо. За тэгээ та ичдэг гал. За энэ маргад. Одоо энэ ээж гайг бах уу? Надад ч ямар аваа юм бэ? Миний хүү яа? Зүгээр үү? Үгүй ээж. Чи одохгүй наадам болох ч юм биш үү? Чи то наадмаар гэртээ ирчээд хонохгүй явна гэж юу байсан бэ аа? Яаж хүн наадам өнгөртөл гэртээ байл л да.
Ийм байл. Эртний ирсэн хүн байна. Нөгөө охин чи яасан? Тэр яах вэ? Тэгээд хотод ажилтан ажил руугаа л явъя. Үгүй ээжээ. Цайгаа чанаа чи яа. Үгүй ээ, тий яа. Маа жин болцсон шүү. Монгол наадам минь мөнхөд дэлгэрч, Монгол төмний минь хиймэр үргэлж өдөө бадарч, ээждээ энэ жилийн наадмаар эргээд нэг заавал очоорой. Хурдан морины төвөргөөг сонсоод хүчит бүхийн дэвэлтийг хараад харваачдын сумны эсгэрийг мэдрээд хайртай өрсөө баярлуулан сайхан наадарай. 93 наадамд Монголын хиймэр бадарч эх орны минь талд бахархлын дуу цуурайтан хөх тэнгэрийн дор Монгол нэр мөнхөд мандан бадраг. Та бүхэн минь сайхан наадарай. Буйным тэгшэрсэн Монголын гидгэр